Бидний та бүхэн MacBook Pro дээр screen record хийж болох зүйл маань гэх юм бол QuickTime Player гэсэн software байгаа. Энэхүү зүйлийг та бүхэн компьютер дээр татаж авах шаардлагагүй. Энэ маань default буюу цаанаасаа Apple компаниас та бүхний компьютер дээр суулгагдсан байдаг байгаа. Энэхүү зүйлийг олохын тулд та бүхэн дээдлийн баруун гар талын search button дээр та бүхэн дараад QuickTime Player гингүүд эхний хэсэг маань гарч ирнэ. Энэ дээр та бүхэн дарангууд зүүн гар таны дээд талд QuickTime Player гэдээ орцсон байгаа гэдгийг та бүхэндээ харуулна. За энэ дээр хэрэг та бүхэн record хэмээр байгаа файл гэдэг рүү ороод дээрээсээ 3 дахь сонголт болох New Screen Recording гэдгийг та бүхэн сонгож олно. QuickTime Player нээсэн байгаа бол Command Shift 5 гэдгийг дарангууд shortcut буюу та бүхэн ямар нэгэн файл руу орох шаардлагагүйгээр энэхүү дэлгэцэн дээр та бүхэн дээр гарч ирж байна. Ингэж та бүхэн бас сонгож болно. Та бүхэн QuickTimer файл дээр Start Recording гэдээ оронгууд та бүхний дэлгэцний доод талд энэхүү айконууд гарч ирэх байгаа. Заншил хэсгээр зүүн гар талаас тайлбарлаа явуучих. Эхнийх нь Capture Entire Screen буюу таны дэлгэцийг тэр чигтэн бичих. Хоёр дахь буюу Capture Select Windows буюу та бүхний сонгосон вебсайт, аль эсвэл нэгэн аппликейшнуудыг сонгон бичих. Гурав дахь хэсэг буюу Select Portion гэдэг маань болохоор дэлгэцэн дээр яг нэг жижигхэн хэсгийг та бүхэн сонгоод бичмээр байгаа бол боломжтой байгаа. Мэдээж хажуу талд нь болохоор хоёр том сонголтыг та бүхэн хийх нь болохоор entire screen буюу тэр чигт нь аль эсвэл selective нэг хэсгийг гэсэн сонголтууд та бүхэнд гарч ирнэ. Option дээр та бүхэн дарангууд save to гэдэг дээр та бүхэн хаана хадгалах уу гэдгээ та бүхэн сонгож олно. За эхнийхтэр болохоор бид нар desktop гэж хадгалснараа илүү танд амар шууд таны дэлгэцэн дээр гараад ирнэ. Гэхдээ та бүхэн documents дотроо хадгалах уу эсвэл өөр газар хадгалах уу гэдгийг та бүхэн сонгож олно. Timer гэдэг хэсэг дээр танд 3 сонголт гарч ирэх бөгөөд эхнийх нь цаг хугацаа огтмол заахгүй 5 секунд 10 секунд бичгийн өмнө та бүхэн сануулна гэсэн үг байгаа. За микрофон дээр гэх юм бол та бүхэнд мөн сонголтууд гарч ирэх бөгөөд хэрвээ өөр та янз бүрийн микрофон залгацсан байгаа бол энэ дээр таны микрофон бас танигдаад гарч ирнэ. Одоогийн байдлаар болохоор MacBook Pro микрофон маань гарч ирж байна. Мөн миний залгацсан Zoom Audio device гэдгийг та бүхэн сонгоод бас хийх боломжтой байгаа. Хүсэх юм бол та бүхэн микрофон залгахгүй ч хийж болно. За options гэдгийг хамгийн доод талд нь та бүхэн show mouse clicks гэдгийг та бүхэн сонгороо гэж хүсмээр байна. Ингэснээрээ та бүхний маусын сонголтууд хийнгүүт тэр маань харагдах байгаа гэдэг бас хэлмээрээ мөн адилхан та бүхэн демо тээлгүүд хийж байгаа үед маусаа харуулах, маус ямар нэгэн зүйл дээр очиод итгэж байгаа үгүйг харуулах нь айгүй чухал гэдэг байгаа. Эдгээр бүх сонголтоо хийснийхаа дараад нь хэдүүлээ хамтаа record entire screen гэдэг хэдүүлээ хамтаа сонгоё. Тэгэнгүүт доор маань цаг хугацаа гарч ирээд за recording хийж байгааг шууд дэлгэцэн дээр болно. Таны MacBook Pro keyboard-н дээр touch screen-тэй бол шууд яг тэр хэсгэн дээр рекорд хийж байгаа гэдэг та бүхэн шууд харуулна. Энэ бүх зүйлийг та бүхэн хийснийхаа дараад нь хамгийн дээд талын энэхүү бөөрийн дотор дөрвөлжин байгаа хэсгээр та бүхэн дарснараа рекордыг маань зогсох байгаа. Тэгээ та бүхэн санаж байвал эхний хэсгээр бид нар desktop дээр хадгална гэдгийг сонгосон болохоор desktop дээр гарч ирж байгаа. Хэрвээ та бүхэн энэхүү бичлэгээ edit хэмээр байвал дараад эхнээсээ 3 дахь edit гэдэг дээр та бүхэн дараад эдгээр энгийн сонголтууд та бүхэнд гарч ирнэ. Зүүн тийш нь эргүүлэх, баруун гар тийш нь add clip to the end буюу хамгийн сүүлд нь нэмэлт зүйл оруулах, оройгоо хасах, бичлэгийг байхгүй болгох, trim гэдэг эдгээр зүйлүүд та бүхэнд гарч ирнэ. За trim маань гэх юм бол та бүхэн за эхний энэ хэсгийг би оруулахгүй, бас дараагийн энэ хэсгийг оруулахгүй гэдгийг та бүхэн сонгоод trim гэдгийг сонгоод энэ маань ахаа шинээр та бүхэнд хадгалагдах байгаа. Та бүхэн дэлгэцэн дээр харах юм бол хуучин бас шинээр trim хийгээд хадгалагдсан бичлэг маань дэлгэцэн дээр та бүхэнд гарсан байна. Иймхүү та бүхэн маш энгийн байдлаар MacBook Pro дээр бичлэг хийж болох бөгөөд за MacBook Pro маань сул талд нь хэвэл та бүхэн өөртөөхөө webcam буюу царид оруулах боломжгүй байгаа. Хоёрт гэх юм бол урт хугацаагаар та бүхэн бичлэг хийх боломжгүй байдаг байгаа. За эдгээр зүйлүүдийг нөхөж болох софтвер гэдэг дараагийнхаа хэсгээр та бүхэн хараарай. Хоёр дахь та бүхний PC-н дээр рекорд хийж болох сонголт гэх юм бол Zoom application байгаа. Ихэнх хүмүүс маань Zoom-оор бол уулзалтанд ордог бол та бүхэн бас screen recording хийх боломжийг олгож яадаг байгаа. Ингийн тулд та бүхэн мэдээж өөртөөгөө Zoom application руу орох шаардлагатай. New meeting гэдэг дээр та бүхэн дараад эхлүүлнэ. New meeting гэд орсны дараад нь мэдээж хэн нэгэн байхгүй та энийг зүгээр recording хийхээр ашиглаж байгаа учраас энэ дээр та бүхэн share screen гэдгийг дарах байгаа. За өөрийнхөө дэлгэцийг тэр чигт нь share хийгээд энэхүү цэнхэр төвчлөр дээр дарна. Share хийнгүү та бүхний дэлгэцэн дээр ногооноор хүрээллээд
за дэлгэцээ хуваалцаж байгаа гэдгийг та бүхэнд харуулахаас гадна more гэдэг дээр та бүхэн дараа record гэдгийг эхлүүлэх байгаа. Энэ хэсгээр та бүхэн өөрсдийнхөө mic-ийг хаах, аль эсвэл mic-а хаахгүйгээр үргэлжлүүлэх гэдгийг та бүхэн сонголтуудыг хийж болно. Дэлгэцэн дээр та бүхэн жижигхэн icon хэлбэрээр recording хийж байгаа гэдгийг та бүхэндээ харуулна. Та бүхэнд сануулхад тухайн Zoom дээр та ямар эрхтэй вэ гэдгээс шалтгаалаад хэр удаан бичигдэж болох нь өөр байдаг байгаа гэдгийг хэлмээр байна. Та бүхэн recording-гоо дуусгахыг хүсэх юм бол Julia More гэдэг дээр дараад stop recording гэдгийг та бүхэн дарж болно. Аль эсвэл shortcut буюу шууд Alt+R гэж дараад recording-гоо зогсоох боломжийг бол та бүхэнд л өгнө. Мөн таныг recording дуусгангууд recording дуслаа гэдгийг бол бас давхар сануулах байгаа. Энэ бүх зүйл дуусны дараад нь та бүхэн гараад таны компьютер дээр шууд нөгөө recording маань хадгалагдах байгаа. Энэ хоёр янзаар хадгалагдаж болно. Та компьютер дээр аль эсвэл Zoom-ийнхаа cloud үүлэн хэсэг дээр бол хадгалах боломжтой байгаа гэдэг та бүхэндээ хэлмээр байна. Компьютер дээр хадгалагдангууд таны шууд PC-н дээр 3 өөр янзаар орж ирнэ. Эхнийх нь бол хоолой, за recording info буюу мэдээлэл нь, за гурав дахь нь буюу таны яг хийсэн screen record бол та бүхний дэлгэцэн дээр бол орж ирнэ. Гурав дахь та бүхний сонголт буюу OBS, Open Broadcaster Software гэсэн үгний товчлол байгаа. Энэхүү линкийг видеоныхоо description дээр үлдээчих тул энэхүү Albias-ийн вебсайт руу та бүхэн ороорой. 3 газар та бүхэн даунлоадж болно. Эхний хэсэг буюу Windows, дараагийнхаа Mac, гурав дахь нь Linux дээр та бүхэн энэхүү зүйлийг дата өнгөө ашиглах боломжтой байдаг гэдэг та бүхэнд хэлмээр байна. OBS app-а татаж харсны дараад нь бол ерөөдөө таны дэлгэцнэр энэхүү харагдныг одоо бид нар бичээд давхар явж байна. Маш амархнаар таны баруунгаар талд бичлэгээ эхлүүлэх, бичлэгээ зогсоох гэсэн сонголтууд та бүхэнд байхаас гадна хоёр дахь энэ хэсэг source гэдэг дээр та бүхэн микрофон болон өөрсдөө дисплейг тааруулах боломжтой байгаа. Энэ талаар илүү их мэдээллийг та бүхэн авахыг хүсэх юм бол манай YouTube сувгийн дээр та бүхэн бас илэрхийлээрэй гэж хүсмээр байна. Тэгэх юм бол бид нар тусдаа OBS-ийн бичлэгийг та бүхэнд хүрэхэд таатай авах болно. OBS мань өөрөө маш олон функцтэй софтвер болохоор та бүхэнд хэдхэн минут дотор бол тайлбарлахад тун хэцүү. Хийсийнхаа дараад нь бичлэгээ хэрхэн яаж олох вэ гэх юм бол та бүхэн файл руугаа ороод Show Records гэдэг рүү орно. За энэ дээр оронгууд өдөр хоногтойгоо хизээ хамгийн сүүлд ямар хуу файлуудыг бичсэн screen snip буюу зурагнууд хүртэл та бүхэн энэ дээр гарч ирдэг. Мөн та бүхэн OBS-ээс хэрэг гарахыг хүсэх юм бол exit гэдэг энэхүү доотлын хэсгийг та бүхэн дараад бас гарч болно. Дөрөв дэх та бүхний PC-н дээр ашиглаж болох screen recording application бол Screen Record байгаа. Та бүхэн өөрсдийнхөө Microsoft Stores руу ороод Screen Record гэд хайнгууд энэхүү зүйл маань гарч ирнэ. За үн төлбөргүйгээр та бүхэн бас recording хийх боломжийг олгодог байгаа. Screen Recording та бүхний screen-ийг бичиж байхдаа эхлээд харуулна. Мөн өмнө хэлжсэн вебсайт болон таны файл Explorer гэдэг бол ямар ч асуудалгүйгээр бол бичин дундаа та бүхэн зогсож болно. За мөн бичлэгэн дээрээ та бүхэн бичих, текст оруулах гэх мэтлэн энэхүү зүйлүүдийг бол олгогдчихэдэг байгаа. 5 дахь сонголт буюу Wondershare Demo Creator гэдэг хэсэг байгаа. За энэхүү зүйл маань та бүхэн Windows дээр үн төлбөргөө татаж авч болно. Гэхдээ төлбөртэй хэсэг бас байгаа. Илүү их төлбөр төснөөрөө та бүхэнд илүү олон функцүүдийг бол өгдөг гэдгийг бол хэлмээр байна. Тэр юу хийж болдог талаар та бүхэнд энэхүү дэлгэцэн дээр тайлбарлаад явчих гэж бодож байна. Дэлгэцээр recording хийж байхдаа өөрийнхөө бичлэгийг мөн давхар оруулж болохоос гадна өөрийнхөө хийж байгаа screen record дээрээ юм бичих, за мөн цаашлаад график нэмэхээс гадна хүн өөрсдийнхөө хоолойг бичих боломжийг бол та бүхэнд олгож яадаг байгаа. Wondershare Demo Creator ихчлэн content creator буюу контентыг хийж байгаа хүмүүст маань хамгийн их тохиромжтой олон давуу талуудыг бол олгож яадаг байгаа гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн MacBook Pro болон MacBook Air дээр screen record хийж болдог 5 алхмыг та бүхэндээ харууллаа. Хэрвээ та бүхэн үүнтэй холбоотой асуух асуулт ах юм бол манай Zaya найдан дээр текст айлч платформ та бүхний өмнө нээлттэй байх бөгөөд та бүхэн манай YouTube сувгийг subscribe хийж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй таараагаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.